За энэ залуучууд хүүхэд багчуудын донтолттой холбогдуулаад гэр бүлийн дотоод асуудал буюу гэр бүл салалт үр хүүхдүүдийн гэртээ учруулж буй эдийн засгийн болон бусад сэтгэл зүйн асуудлуудтай холбогдуулаад за мөн цаашлаад төлбөрийн тэнцэлтэй холбогдуулаад Монголоос бас 500 сая доллар гадагшилчлаа гэдэг чинь том дүн. Тэгэхээр бид нар байнга эдийн засгийн асуудал ярьж гин, төлбөрийн тэнцэл ярьж гин. Энэ утгаараа бол чухал гэд би бол зохицуулах ёстой гэдэг талд нь байсан. Энэ хуулийн төсөл энэ зарчим орж ирээгүй байхад бас зохицуулах ёстой гэдэг яриаг хэвлэл мэдээлэлд өгсөн юм аа. Гэхдээ нөгөө талдаа энэ одоо гишүүд хүртэл эргэлзэж штэ. Угаасаа энэ нийгэмд итгэлцлийн асуудал хаасайгүй байгаа гэж би анх ээлжид бус чуулгамаар хэлж ирсэн. Тэгэхээр альва энэ хүндж байгаа асуудлуудаас бүр илүүтэй сайн зөвхөн хууль оруулж ирснээрээ биш баримтжуулах шаардлагатай гэж боддог. Тухайлбал баримтц кино энэ төр яагаад хийж болохгүй гэж. Энэ нөгөө талдаа бас яагаад энэ донтолт вэ гэдгийг залуучуудад бас мэдлэгжүүлэхэд хэрэгтэй юм болов. Бас нэг зүйл нь зохицуулахдаа би энэ хүн болгоно өөрийнхөө өнцгөөс харж ирээд энэ хуульч хүмүүс маань зөв одоо процедураараа орж ирэхгүй бол зүгээр нэг хуулийн ториглох маягаар орж ирэхээр бусад хуулиудтайгаа зөрчил үүсэх магадaltaй гэж хэлж байгааг бас харгалзаж үзээсэй гэж хэлмээр байна. Бас нэг өөр зүйл болохоор ер нь бол альва асуудлыг шийдэхдээ цогцоор нь шийдэхгүй бол нэг асуудлыг шийдэх гэж жагаад нөгөө сүрэг үр дагавраа бас өдөөж өгдөг энэ асуудал үүсвэ тэр жарлан гишүүний хэлж байгаа асуудал уянга шиг гишүүний хэлж байгаа асуудлыг давхар тооцоод өөртөө энэ санал хураалтаас өмнө энийг шийдээд санал хураах уугүй юу гэдгээ бас хэлжүүл зүгээр юм байна гэж бодлоо саяны энэ үйл явцаас хараад. Одоо тэртээ тэр энийг дагаад бусад хуулиуд өөрчлөлт орно гэж байна шүү дээ. Хүн амын орлогын албан дотор бусад одоо холбогдох дотор хуулиуд. Тэгэхээр сайн бодох нухацтай бас харах хугацаа хэрэгтэй юм болов ч гэж бодогдож шүү. Зохицуулах тал дээр бол байр сууриа илэрхийлсээр байгаа. Тэ залуус нь амиа алдаж гэр бүлүүд нь сүрч энэ эдийн засаг хорлогдож 500 сая доллар жилийн хугацаанд гадагшаа урсаж бид анхааралтай ажиглаж ажлын хэсгээ гаргасаар байтал нэг сараас өнөөдрийн хүртэл хугацаанд 87 сая доллар гадагшаа урсчаад байна. Цаашдаа анхааралтай ажиглаад ажлын хэсгээ байгуулад хууль зүйн техникийг ярьсаар байвал энэ төрлийн байгууллагууд ажиллаа гэхэд хүндрэлтэй болж байгаа. Бид нар их хурлын чуулган дээр оруулж ирээд төрлийн байгууллагуудыг шүүмжилдэг, загнадаг, зэмлдэг. Гэхдээ энэ хүмүүст ажил хийх нөхцөл бололцоог бий болгох ёстой. Цаашдаа ерөн төрийн байгууллагынхаа дэмжиж ажилуулахгүй бол энэ их хурлын чуулган дээр орж ирээд 126 хүнд өдөр болгон цагнуусаар байтал засгийн газрын олон ажлын хэсэг суусаар байтал тэгээ бид нэр эрх зүйн орчныг бүрдүүлж ажил хийх нөхцөл бололцоогоор нь хангаж өгөхгүй мөртлөө хоосон шүүмжилсээр байтал ард иргэдийн төлөө ажиллаж чадахгүй байна. Энэ одоо тоглоом биш болчлоо. Ер нь энэ цахим өрөөтэй тоглоом чинь тоглоом биш шоглоом болсон шүү. Та бүхний гар утсаар олон хүмүүс мессеж өгч байгаа. Би тэрийг мэдэж над руу ч ирж байгаа. Энэ 110 агент чинь асар том бизнес эрхэлж байгаа. Үндэстэн дамнасан бизнес эрхэлдэг нөхдүүд болж хувирсан байна. Энэ 110 агент чинь. Энэ ганцхан компаниг яриад байна гэдэг. Энийг ярихаас өөр яах юм бэ? Ганц аппликейшнийг тойроод 1.7 их 80 жил бид нар хүүхдийн мөнгөд 1.6 их 80-ыг зардаг штэ. Хүүхдийн мөнгөд тэнц хэмжээний мөнгө гаргаад явуулсан. Би түрүүн жишээ хэлсэн штэ. Эрдэнэс 5-7 ноогдлоо шиг тараасан 3 өдөрт 25 сая доллар гадагшаа урсчаа. Түрүүн гишүүд яриад байна. Монгол банкн дээр тэр заалт хэрэггүй гэж. Яг үндэ тэр чинь мөнгө царцах ирэхээс гадна тэр мөнгө царцаад аль данс руу очисон бэ гэдэг дээр нь хяналт тавих арга хэмжээ буюу заллуулсан байгаа тэр тухайн иргэн өөрийнх нь тэр байраа тавиад, машинаа тавиад гэр бүлийнхаа бүх одоо үн цэнийг тавиад гадагшаа алдж байгаа мөнгө дээр нь хяналт хязгаарлалт хийх боломжийг банкнд нь өгөхгүйгээр бид нар цаашаа ямар хяналт тавь гэж одоо энэ байгууллагуудыг шахаж шаардах уу? Төлбөр таавар бооцоод тоглоомын бие даасан хуулийг гаргах гэдэг шүү байна. Энэ агуулгын цаана бол түүнийг зөвшөөрөх гэсэн агуулга шүү дээ. Төлбөр таавар бооцоод тоглоомын бие даасан хууль оруулж ирээ гэдэг бол сайхан зөвшөөрөөдөг, шаардлагын тавиад өгё гэдэг шүү дээ. Зөвшөөрөхгүй уучлаарай. Намайг одоо янз бүрээр над руу мессеж бичээд
намайг янз бүрээр сошиалор бичээд зөвшөөрөхгүй. Тийм байхгүй. Засгийн газар засах үүрэгтэй. Засгийн газар ажиллаа хийж байна. Тэгэхээр тийм учраас одоо тэр OneXBet гэдэг аппликейшны цаана их томчууд байдгийг гисэ. 110 том ашигтай ажилтдаг ард түмний амьдрал нус нулимсаар мөнгө хийдэг 110 агент ажилтгийг гэсэн. Та нар бяртаа байж болохч засгийн газар бол зөвшөөрөхгүй гэдгээ бол хэлжээ. Тийм учраас та бүхэн янз бүрийн одоо мессежинд бити хууртаа гişүдээ. Ганц минут хожих гээд байна наад идчихэ. 2 сард 87 сая доллар болчихлоо. Сая их цэцэг гişүүлж шít. Австралид банк руу залгахад би залиулчлаа гэхэд цаана зогсоож чадчих шít. Хуулиар хоригдчул зогсоохын төлөө бид нэр ажиллана. Засгийн газар засахын төлөө л ажиллана. Минут алдах юм бол сарын дараа 50 шүү. 50 сая доллар шүү. Өнгөрсөн жилийн 500 сая чинь 2 сард 87 гэх юм бол эх жил 700 сая доллар алдсан шүү. 2 их 80 алдсан шүү. Тэгээд та бүхэн одоо дэмжиж өгөх хүсье.